хамрагдахаас өмнө би хуваараа лангуу ажиллуулж исэн байхгүй. Энэ хавьда багахан жижигхэн юм зарж исэн. Тэгээд ийм хувцсны уут захаас бөөндөж бөөний үнээр хүүхдүүдэд зангаа уут ийм жижиг юмнууд жижиглэнгийн юм зардаг байсан байхгүй юу. Тэгээ бөөндөж зардаг байсан өөрөө ерөөсөө ойж чаддаг байсан байхгүй юу. Одоо л ер нь дандаа хүүхдийн уулавч уут, цүнхний нөгөө цацруулагч, цүнхний цацруулагчтай уут, хүүхдүүдийн ханцууч, цацруулагчтай ханцууч, тэгээд гутлын уут, аягны уут гэдэг ийм л юмнууд ер нь ойж байгаа. Дандаа шулуун байдлаар ер нь дагнж ойж байгаа. Хаана хинд юу гэж хэлж параметралаа тий рекламдах уу, би сошиалыг яаж хөгжүүлэх үү, энэ мэднэрийг маш их сургалтнаас л авсан. Ер нь бол сайн мэдэхгүй яг энүүхэн хэсэгтээ сэтгээд исэн билээ. Сургалтаар ингээд илүү далаацтай сэтгэх боломжийг ер нь олгосон гэж бодоод байгаа шүү дээ. Уутаар бол маш сайн захиалга. Намар бол бүр ялангуяа сургууль орох үед би бүр захиалга дийлхэ болчдөг. Тэгээд сургалтынхаа одоо төсөлд хамрагдаж байгаа хүмүүсээ ачаалал дийлэхгүй үед хамтраад хийчихдэг. Тэгээд ачаал баг үедээ бол өөрөө ингээд хэрэглээгээ болгоод явчихж байгаа байхгүй юу? Одоо тэгээд бүр илүү л нөгөө нарийн Монгол дээл үндэсний хувцс те тэр төлөөгөл илүү юу яа гэж бодож байгаа, суралцъя гэж бодож байгаа. Өөрөө энэ уутыг би зөв хүнээс бүүндэж авч тэг ойцсон уутыг бүүндэж авч үнэтэй авч зардаг байсан бол өөрөө материалаа цуглуулад өөрөө оёод эн чинь бас хамаагүй илүү надад ашиг үзүүлж байгаа байхгүй юу. Тэг гэрийн санхуд маш их том нөлөө үзүүлж байгаа шүү дээ энэ чинь. Дээрээс нь энэ сургалтаар хамрагдсанараа нөхөр маань хүнд механизмын сургалтанд суугаад тэрүүгээр энэ 100 ажилласан. Тэгээд тэр бас маш их санхүүгийн том юм юу болж байгаа тусалцаа болж байгаа шүү дээ биднэрт. Одоо тэг үйлдвэрлэгч болохыг хүсэж штэ. Доороо ажилчтай олон хүн бас ажилуулцдаг тэр хэмжээний үйлдвэрлэгч болохыг л хүсэж байна.